Мандшуур хийдийн урд байгальд дэлгэсэн керамик урлагийн үзэсгэлэн мэргэжлийн 24 уран бүтээлч, 50 гаруй сонирхогч, зураач, 80 гаруй бүтээлээр оролцсон байна. Нэгэн цагт Төв аймаг керамикийн үйлдвэртэй байсан. Энэхүү суурин дээр үндэслэн томоохон хэмжээний ажлыг санаачилж хэрэгжүүлж байгаагийн нэг нь уг олон улсын уран бүтээлчдийн уулзалт болж байна. Нөгөө талаар Мандшуур хийдийн энэхүү орчин нь аялал жуулчлалын бүс нутагт ордог. Уг бүс нутгийг сонгосон нь жуулчдыг татах, төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлэх хөшүүрэг болж болохыг харуулсан байна. Энэхүү симпозиум ер нь одоо салбар байгуулагдсанаас хойш тэгээ манай салбарууд бас шинжлэгдээд яг 1 жилийн өөр үзэж байна. Тэгээ энэ хугацаанд авч үзэх юм бол маш том ажлуудын нэг боллоо. Дээрээс нь одоо ингээд дүрслэх урлагийн салбарт бас ингээд нэлээд төвжигдмэл байдалтай байсан гэж хэлж болно тийм ээ. Энэ керамикийн урлагийг бол маш олон уран бүтээлчдийг хамруулж одоо энэ үйл ажиллагааг хийж байгаад нь одоо маш их одоо баярлж байгаагаа одоо хэлмээр байна. Цаашдаа маш олон залуучуудыг уриалсан керамикийн урлагийг одоо бас өөр түвшинд аваачих бас нэг үзэсгэлэн одоо эхлэн тавигдж байгаа, бий болж байгаа гэж миний хувьд бодож байна. Дүрслэх урлагийн сургуульд Самошхон гэдэг анхны керамикийн анги байгуулагдаад 76 он төгсөө 5 хүүхэд төгсөж ирсэн. 2 охин илгээлт гэдгээрээ Төв аймгийн анхны ууган одоо үйлдвэрийн Төв аймгийн салбарт керамикийн хүрдчнээр би очиж ажиллаж исэн. Тэгээд давг сүмдлгээд тэр нэг айгүй мундаг хүний шав болоод надад төр зааж өгөөд тэгээ одоо ингээд энэ үзэсгэлэнгээр ингээд харахаар би өстой ууган хүрдчин эмхтэй байж байгаа. Одоо хүртэл би одоо 70 хүрэх гэж байна. Энэ залуучуудтай нэгдээд ингээд бүтээлээ хийгээд байж байгаадаа маш их баяртай. Миний бие бол одоо энэ керамикийн тусгай мэргэжлийн ханаас бүтээл хийж өгөөд хариуцлал болж байгаа юм аа. За тэгээд энэ удааны нэг хийсэн бүтээл бол нэг жоохон цаг завшраа нэг жоохон яруу. Тэгээд хийсэн болохоор ерөнхийдөө нэг жижигөө амьдрал гэсэн юм нэг талаас нэг бэгалд юм нэг дэлгэнүүж жирлогоор юм нэг бүтээл хийж бүтээсэн юм аа. Байгальд дэглэсэн үзэсгэлэнгээр керамик урлагийг сурталчилгын зэрэгцээ хүүхэд залуучуудад туршиж үзэх боломж олгосон нь ач холбогдол өндөр байлаа. Үүнээс гадна үзэсгэлэнд Ахмад дунд залуу үеийн төлөөлөл оролцсон нь бас нэгэн онцлог байв. Мөн эндээс худалдан авах хийх боломж бүрдүүлсэн байжээ.